Тэр цаашдаа эдийн засгийн хөгжлийн яам хууль боловсруулагдвал их хурл руу хууль орох чинь янз бүрийн засгийн газрын тогтоох шийдвэр гарвал энэ AI дээр тэр хуулийг оруулаад аль заалт нь эдийн засгийн хэрэгжүүлэлд хэрхэн хязгаарлаж байгаа вэ гэдэг дээр дүгнэлт хийх ажлыг бол бид нар одоо хийж дуусгасан. Ингээд хэмэл оюуныг ашиглаад эдийн засгийн хэрэгжүүлэлт хязгаарласан хуулийн талаар шүүлт хийхэд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа 378 хуулиас эдийн засгийн хэрэгжүүлэлтөө зөрчилдөж байгаа шууд зөрчилдөө 110 хуулийн заалт гарч иж байгаа. Зөрчилдөж болцсошгүй заалт бүхий 228 хууль гарч ирсэн. Ер нь манай хууль тогтоомжууд бизнесийн хэрэгжүүлэлт, эдийн засгийн хэрэгжүүлэлт халтай ийм хууль их байдаг юм. Нэг хууль нь нөгөө хуулиараа үүсгдэг. Тэгэхээр энэ AI дээр нэгэн тийм систем хөгжүүлсэн учраас цаашдаа бид нар одоо энэ хувийн хвшилтэйгээ хамтарч ажиллаад эдийн засгийн хөгжлийн яам дээр ирсэн төслүүдэд, хуулиудад, саналуудад энэ бол эдийн засгийн хэрэгжүүлэлт хязгаарласан заалттай хууль байна гэдэг дүгнэлтийг илгээдэг бол. За дээрэс нь нэгт үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, шудраг өрсөлдөөнийг дэмжихээс бусад тохиолдолд эдийн засгийн хэрэгжүүлэлт хязгаарласан хориглосон хууль батлахгүй гэдэг нэг юм суурь зарчмыг болгож